Hi guys. За бүгдээр нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд ойрд баг сараар шахуу би влог ерөөсөө хийсэнгүү, бичлэгээ ерөөсөө хийсэнгүү. Тэгээд ямар тач ойрын хугацаа юу басан талаар маш товчгоо гэж хэлээд одоо би гарах гэж байна. Тэгээд ойрд нилээх ажилтай завгүй байсан учраас ерөөсөө бичлэг оруулж чадсангүй. Ер нь бол нилээ завгүй болчиход байгаа ойр үед. Тэгээд үсээ нэрээ богсгосон. Нөгөө үрс урт байгаад тэгээд ядчих нөгөө карантин болсон байсан учраас ерөөсөө сэцэлж амжихгүй байгаадсан. Тэгээд ажил ихтэй байгаа учраас нэг хүмүүсээ богинохон болгоцсон байгаа. Тэгээд дахиад хэлж байгаа юм юу гэхээр яг энэ хүү бичлэг маань яг энэ season 2 гэж нэрлэлсэн байгаа. Влогийн маань хамгийн сүүлийн дугаар байгаа. Тэгээд ямар ч гэсэн 2 дугаар seasonтэй хамт байсан бүх найзуудтай маш их баярлалаа. Ямар ч байсан намайг дэмжиж үзээд үргэлж гой өмнөөр хэлдэг байсан маш баярлалаа. Өнөөдөр миний хамгийн сүүлийн дугаар гаргаж байна. За тэгээд яг одоо юу болж байгаа гэхээр өнөөдөр би одоо сая өглөөний цаг уучлаа. Тэгээд нүр гараа угаагаад одоо би нэг GS25 Монгол нэгдсэн GS25 ойч кофе уугаад тэгээд хөшлөлээд найзтайгаа уулзсан. Гэтэ тэрнээс өмнө очиж тэнцээ яг зураг авалт хийх гэж байгаа л да. Ажлаа хүрээд тэгээд зураг авалтаа хийчихэд буцаж ирээд гээс хуцаас олжоод найзтайгаа уулзъя гэж бодож байна. Тэгээд ямар ч хийсэн баярлалаа. Тэгээд бүгдээрээ GS25 дээр болцгаая. Дөнгөж сайн нөгөө GS25 орчоод тэгээд бичлэг хийж байгаа гэнэ. Тэгээд би нөгөө хийсэн бичлэгнээсээ дүрсийг авчин. Тэгээд энэний өмнө бол гарсан баг. Тэгээд GS25 наваг солонгост байхад би мэдгүй хаасаагүй л GS25 гэсэн авчаал автобус метроныхын карт эцэнэлэгтэй GS25 ороод тэгээд нөгөө нэг дээр нэмэх нэг, хоёр дээр нэмэх нэг, эсвэл хоёр дээр нэмэх хоёр гээд асар олон урамшуулттай байдаг GS25. Тэг яг тэр юугаараа стандартаараа Монголд ороод ирсэн учраас тэр надад маш их таалагдж байгаа. Дээрээс нь Монгол чатаар төлөхөөр буцаад мөнгө орж ирсэж байгаа. Тэгэхээр нэг баг үнгүү нэг дээр нэмэх нэг гэж юм аавгаа дахиад буцаад мөнгө аваад битгэхгүй зүгээр үнэхээр гоё санагдаж байна. Тэгээд anyway тэгээ би одоо буцаж гарч найзуудтайгаа уулзсан. Тэгээ сая гадаа бас нэлээд сэрүүхэн болцсон. Тэгэхээр хувцаг солиод тэгээд хоолны газар уулзах нь уу эсвэл маргааш уулзах нь мэдэхгүй байна. Тэгээд ичгсэн
түр баяртай. Sous le ciel de Paris s'envole une chanson. Elle est née d'aujourd'hui dans le cœur d'un garçon. Sous le ciel de Paris marchent des amoureux. Leur bonheur se construit sur un air fait pour eux. Sous le pont de Bercy, un philosophe assis, deux musiciens, quelques badauds, puis des gens par milliers. Sous le ciel de Paris, jusqu'au soir vont chanter l'hymne d'un peuple épris de sa vieille cité. Près de Notre-Dame, parfois couve un drame. Oui, mais à Paname, tout peut s'arranger. Quelques rayons d'un ciel d'été, l'accordéon d'un marinier, l'espoir fleurit au ciel de Paris.